Өчигдөр орой болсон хэвлэлийн хурлын үеэр ерөнхий сайд Шинзо Абе 2020 он гэхэд улс орны дотоодын нийт бүтээгдэхүүнийг 5 тэрлион доллараар нэмэгдүүлж 600 тэрлионд хүрэх зорилгоо биелүүлэхийн тулд хичээж ажиллана хэмээн хэлсэн байна. Япон улсын өнөөгийн эдийн засгийн байдал нь эх 10-аас 20 жилд ажлын байруудыг хасах, нийгмийн халамжийн мөнгийг бууруулах нөхцөл байдал үүсэх дүр зураг харагдаж байгаа. Гэсэн ч Шинзо Абе шинэ засгийн газраа залуусыг ажлын байраар хангах, хүн амын төрөлд нас баралтыг тэнцвэржүүлэх талаар бодлого хэрэгжүүлнэ хэмээн хэлсэн байна. Японы ерөнхий сайд шинэ засгийн газраа бүрдүүлэхдээ одоогийн засгийн газрын 19 гишүүний бараг тал хувийг нь үлдээсэн бөгөөд тэдгээрийн тоонд гадаад хэргийн сайд, эдийн засгийн сайднаар нь багтсан байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ерөнхий нарийн бичгийн дарга Yoshihide Suga засгийн газрын шинэ бүтцийн талаар зарлжээ. Шинзо Абе эмэгтэйчүүд бол дэлхийн 3 дахь эдийн засгийг хөдөлгөх ажлынхаа гол хэсэг гэдгийг онцлоод тэднийг улс төр бизнесийн чухал салбаруудад томилох нь манай засгийн газрын хувьд маш чухал хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр 44 настай телевизийн нэвтрүүлэгч Tamayo Marukawag байгаль орчны сайдаар 50 настай Shimajirыг Окинавагийн захирагчаар тус томилжээ. Түүнчлэн 54 настай мэргэжлийн тамирчин асан Хироши Хасег боловсролын сайдаар томилсон байна. Мөн парламентын дээд танхимын хууль сахиулагч Yoshimasa Hayashi хөдөө аж ахуйн сайдаар томилсон байна. 挑戦する内閣であります。少子高齢化に歯止めをかけ